Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр нийслэлийн 7 байршилд хуучин орон сууцыг дахин барилгажуулах төсөл хэрэгжиж байгаа юм байна. Ер нь бол дахин төлөвлөлт гэдэг нь цөөгөр хэлбэл хуучнаас ч огт дутгааргүй харин ч илүү шин сайхан барилга бариад таныг буцаагаад оруулчихнаа гэх маягаар хийдэг наймаа л да. Харин одоо бол энэ байдал нь тийм биш болоод байгаа аж. Учир юу вэ хэмээвээс дахин төлөвлөлтийн дагуу шинээр барилга барьсан барилгын компаниуд тэрхүү шин барьсан барилгаа компанийнхаа өмч болох үзэгдэл яваад байгаа юм байна. Хэрвээ энгүүл энэхүү барилга хугацаа дуусаад ч юм уу буулгаж дахин төлөвлөх асуудал гарч ирдэг юм а гэхэд өнөө анхлан хуучин байраа нураалгаж шинэ байранд орсон иргэд юу ч хоосон үлдэж гудамжинд гарахажээ. Энэ нь цаг хугацааны л асуудал юм. За тэгээд дээрээс нь барилгын доорх газрыг өмчлөхөөс ахуулаад дундын өмчлөх гэх мэт юмнууд огт байхгүй болж тэр жоохон газарт нь хүртэл ахин барилга барьж чигжиж шупроотлох асуудал үүсдэг юм байна. За харин нийслэлийн захирагчийн алба үүнийг хээвнэг баталгаажуулаад өгчдөг гэнэ. Батүрэл даргын баг үнэхээр мэдэхгүйдээ ингэж дуурчид мэхлүүлээд байна уу? Мэдсээр нь байж газрын дуурчидтай хамтраад байна уу гэдэг нь харин асуудал болон үлдэж байна. Дахин төлөвлөлтөнд өртөх магадaltaй хуучны орон сууцнд амьдардаг иргэд та бүхэн энэ тал дээр туйлын анхааралтай хандаарай. Луурчд бол луурчд. Тэд хизээч үнэн санаагаа хэлж давхар дал санаагаа илчилдэггүй юм шүү.